авсан. Би доодох нэрээ өөрчлөхгүйсэн. Тайлбарна уу? Галбадрах гэсэн. Тайлбар. За эхэлсэн байна те. За. За арай минь лайв үзэгчтэй ээлжид цахим сургалт цуврал лайв маань эхэлжээ. Энэ удаагийн дугаараар бас нэг зочтой. Хүмүүс ороод ирэх. За өмнөх цахим сургалт цуврал лайв энэ дугааруудаар хөрөнгө оруулалтын тухай, даатгалын үйлчлэгчдийн тухай, богино хугацаанд хадгаламжийн үйлчлэгчдийн тухай ярьсан бол энэ удаадаа арай урт хугацааны хоригдол буюу тэтгэврийн хоригдол гэдэг зүйл маань ямар зүйл юм бэ гэдгийн тухай та бүхэнд мэдээлэл олгохоор дугаараа бэлдсэн байна. Тэгэхээр энэ дугаарын зочноор Artlife компани гүйцэтгэх захирал оролцож байгаа. Захиралтай арай мэндийг хүргэе. За, сайн байна уу? Орой минь төргий. Зарцсан байна. За, манай лайв маань гацхан хэр байна хүмүүсээ та бүгд яриа сонсогч гин үү, гацж гин үү та бүгд хэлээд байгаарай. За, ер нь сүүлийн үед телевиз, радио, сонин сэтгүүлүүдээр тэтгэврийн шинжилэл гэдэг сэдв маань их яригдаад байгаа тийм. Ерөнхийдөө мэдээ тавих болгонд тэтгэврийн тухай ярьж байна. Сонин сэтгүүлүүд тэтгэврийн тухай зөндөө их нийтлэлүүд бичиж байна. Тэгэхээр энэ хүү сэдв нь яг яагаад юм олны одоо хүртэл ингээд хүртээд байна. Ямар учиртай сэдвийн тухай яриад эхэлж вэ? Тэгээд энэ сэдв нь хамгийн түрүүнд ямар хүмүүст хамааралтай юм бэ? Одоо бид нар залуу хүмүүс 20 30-тай бид нар залуу хүмүүс энэ сэдвэрт юу анхаарлаа хандуулах ёстой юу гэдэг талаар байлаа. За тийм. Ерөнхийдөө бол бүгдээр нь энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд яг тэтгэвэр гэдэг зүйл маань болохоор ингээд нөгөө тэтгэвэр гэхлээр бидний хуучин социализмын үзлийн үед болохоор нэг юм халамжтай одоо ийм зүгээр төрөөс үзүүлж байгаа нэг үйлчлэгээний үзүүлдэг те өгдөг нэг мөнгөний талаар л ойлгоод байдаг. Гэхдээ яг олон улстай болохоор тэтгэвэр гэдэг зүйл маань бол өөрөө асар том өргөн одоо ойлголт байдаг. За тэгээд тэтгэвэр маань илүү одоо олон улс төр бол хамгийн урт хугацааны одоо хөрөнгө оруулалтын одоо санг бол бүрдүүлж идэг. За тэгээд эргээд тэтгэврийн одоо тогтолцоо нь өөрөө тэгээд одоо дэлхийн хөрөнгийн биржүүдийн хамгийн том одоо хөрөнгө оруулагч тоглогч нар байж байгаа. Тэгээд энэ дээр бол одоо жишээ нь яг өнөөдөр яг багш хийж байгаа тий за эсвэл одоо эмч хийж байгаа, цэрэг цагдаа хийж байгаа ажилтнуудыг одоо та санхүүгийн мэргэжилтэй болоо та одоо хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт хийж одоо эндээс одоо өөрийнхөө хөрөнгийг нэмэгдүүлээ гэж одоо уриалах нь өөрөө нэг талаасаа маш өрөөсгөл байгаа. Яг тэгэхээр тухайн угаасаа ингээд 10 жилээ төгсөөд энэ амьдралд одоо ажиллах сонгох мэргэжлээ сонгоцсон байж байгаа. Тэгэхээр хүн болгоныг заавал тийм нарийн санхүүгийн мэргэжилтэй болгоод хөрөнгөний зах зээл рүү оруулаад байх боломж бол байдгүй. Тэгэхээр үүний яг энэ дунд гүүрэн дээр нь бол яг тэтгэврийн сан бол өөрөө зөксөж идэг. Тэгээд иргэдийн зүгээс бол зөвхөн яг тэтгэврийн хоригдол дээр сар болгох тогтмол одоо өөрсдийнхөө одоо сарынхаа орлогоос болж байгаа орлогоо бол орлого хийгээд түүнийг нь яг мэргэжлийн санхүүгийн баг одоо нэгтгэж чад одоо хөрөнгөний зах зээл дээр одоо хувьцаа, бонд болон одоо үйл хөдлөх хөрөнгө гэх мэт одоо үнд цаасуудад хөрөнгүүдэд бол хөрөнгө оруулалт хийж одоо үнд цэнийг бол өсгөдөг байж байгаа. Тэгээ эргээд одоо 20 жилийн дараа 30 жилийн дараа бол тухайн одоо хөрөнгөний үнд цэнийг бол илүү өндөр болгож авах боломжтой гэсэн. Тэгээд энэ тогтолцоо маань бол өөрөө манай Монгол улсын хувьд бол яг ерөөсөө огт суурин тавигдаагүй одоо цоошин салбар гэж одоо хэлж болно. За тэгээд нэг талаасаа Монгол улсын маань эдийн засаг өөрөө ингээд яг 95% арилжааны банкнаас одоо хараат байгаа юм болохоор бид нарт яг эргээд маш сайн даатгалын салбар болон нөгөө талдаа маш сайн энэ хөрөнгөний зах зээл хэрэгтэй. Тэгээд яг энэ даатгал хөрөнгөний зах зээлийг бол хамгийн одоо сайн хөгжүүлдэг одоо суур одоо гол бүтээгдэхүүн маань л одоо яг энэ тэтгэвэр байгаа байна. За би нэг танилцуулга байгаа. Би тэдний танилцуулгаас нэг юу үзүүлээ.
байсан. Нэлээд урт танилцуулга байна. За манай сонсогчдоос асуулт авал аваарай. За энэ дах шүү. За окей. Энэ удаагийн За энэ одоо би энэ дэлгэцэн дээр харуулж байгаа зүйл маань болохоор юу вэ? Яг санхүүгийн салбар дээр яг өнөөдөр яг Монгол улсын санхүүгийн салбар буюу манай жишээ нь Монгол улсын санхүүгийн салбарыг банк санхүү гэж ярьдаг. Энэ өөр маш буруу зүйл. Тэгээд нэг талаасаа бол энэ өөрөө яг монголчуудын яг нийгэмд яг тогтцсон энэ нэг гаж одоо юу ойлголт байна л да. Одоо яг санхүү гэхээр зөвхөн санхүүгийн салбарыг тэр чигээр банк гэж ойлгочтой. За тэгээд бүх зүйлээ банктай бичдэг. За тэгээд энэ болохоор манай одоо бидний одоо өмнөх үе болох одоо социализмын үед бол одоо нэлээд бидний одоо тархинд суудсан. За тэгээд түүнээс яг тэр нийгмээс нөлөөлөл нь эргээд одоо бид нэг нийгэм шилжсэн ч гэсэн одоо боловсролынхаа системээ ямар ч шинжилэл хийгдэг учраас боловсролынхаа системтэй хамт дагаад ороод ирсэн гэсэн би хэлж байна. За социализмд одоо таахан санаж байгаа нэгдүгээрт даатгалын үйлчлэгээ ерөөсөө байдаг. За даатгалын үйлчлэгээ яг социализмд бол байсан. Гэхдээ тэр бол үйлчлэгээг бол тийм олон хүн бол авч хэрэглэдэг байсан. Одоо гол шалтгаан нь юу гэхээр даатгал гэдэг зүйл маань бол эрсдлийг хааж өгдөг. За тэгэхээр социализм гэдэг зүйл маань болохоор одоо нэг аль болох хүнийг одоо ядуурлаас хамгаалдаг, эрүүл мэндийн одоо усаас үдгүү даадаг те яг тийм нэгэн. Тэгэхээр одоо ингээд хүн болгон одоо жишээ нь ингээд нийгмийн алтан дундаж гэж бодъё л да. Ингээд алтан дундаж ингээд одоо дундаж давхарга ингээд байлаа гэж бодоход хүн ямар нэгэн байдлаар доошоо ингээд одоо өвчин тусаад юм уу те эсвэл одоо ингээд ажилгүй болдог ч юм уу те ямар нэгэн байдлаар ингээд орлогоцлоо гэж бодоход нийгэм тэр үнийг буцаагаад одоо ажилдаа орлоготой болгодог, буцаагаад одоо эмчилдэг ч юм уу тийм нэг нийгмээр ингээд ажиллаждаг. Нөгөө талдаа бол яг бас одоо тэр нөгөө жоохон ашигтай ингээд илүү өндөр жоохон бусдаас илүү хөдөлмөрлөж байгаа ашиг орлого олоод ирж байгаа улсуудаа бас тэр тухайн нийгэм ингээд даашаа татаад болгочдаг. Яг тэгэл энэ алтан дундаж бүгдээр амьдарч идэг байсан. За тэгэхээр нийгмийн тогтолцоо нь өөрөө яг тэр ингээд доошоо унжгаа иргэдэг автоматар дээш ингээд татаад байхлаар тухайн одоо нийгэмд амьдарч байгаа хүн бол дээрээс нь дахиж одоо юу гэдгийг нэмэлт өөрөөсөө мөнгө төлөөд даатгалын үйлчлэгээ буюу тэр нөгөө би доошоо ингээ ямар нэгэн эрсдэлтэй уналт хийхэд намайг хамгаалах тийм даатгалын үйлчлэгээ авъя гэсэн тийм бодол ерөөсөө төрдгөө. Яг тэгэхээр тэр чинь ингээ дөнгөж одоо олж байгаа орлогынхаа тодорхой хувийг ингээд олцоод тэнгуүдээ эргээд дахиад одоо юу гэдгийг угаасаа хамгаалттай зүйл дээр дахиж илүү мөнгө төлж хамгаалттай авах гэж ерөөсөө ойлголт байхгүй. Тэгэхээр одоо гол асуудал нь юу үүсэж байна гэхээр тухайн нийгэмдэр даатгалын үйлчлэгээ ерөөсөө огт хөгжөөгүй. За хоёр дахь нь хөрөнгөний зах зээл ягаад хөгжөөгүй юм бэ гэхээр за социализмын нийгэмдэр бол угаасаа одоо хувийн өмч гэдэг зүйл ерөөсөө огт байгаагүй. Бүх зүйл бол одоо нийтийн өмч. За тэгэхээр нөгөө хөрөнгөний зах зээл гэдэг зүйл болохоор хувь хүмүүсийн хоорондын хөрөнгөний арилжаа хийгддэг зах гэж хэлж болно. Тэгэхээр тэр зах захыг дээр одоо арилжаалах хөрөнгө өөрөө байхгүй учраас хөрөнгөний зах зээл гэж ерөөсөө огт хөгжөөгүй. За тэгээд социализмд юу байсан гэхээр банкны үйлчлэгээ байсан. За банкны үйлчлэгээ болохоор яг гэвэл танд мөнгө илүү болох юм бол та энэ мөнгөө банкны хадгаламжинд хадгалаарай гэдэг тийм одоо зөвлөгөө өгдөг. За тэгээд нэг байшингийн дээвэр дээр хадгаламж энтергээ том гэрэлт самбар тавиас орчилдог байсан. За танд одоо ямар нэгэн байдлаар гинтийн мөнгөний хэрэгцээ гарах юм бол та ийм банкнаас зээл аваарай гэд бас ингээд зээлийг сурчилдаг байсан. За тэгээд ингээд ирэхлээр асуудал юу вэ гэхээр хүн болгон бүх санхүүгийн үйлчлэгийг банкаар л ойлгодог болсон. Би мөнгө хэрэгтэй юм бол банкнаас зээл авах юм байна. Мөнгө илүү гарах юм бол би банкны хадгаламжинд хийх юм байна. За тэгээд энэ үзэгдэл нь өөрөө яг боловсролын систем рүү орсон. За яг тэгэхээр нөгөө социализм гэдэг одоо нийгэм маань өөрөө тэр хөрөнгөний одоо арилжаа хувь хүний одоо өмчийг үгүйсгэж байгаа учраас ерөөсөө нөгөө хөрөнгөний зах зээл гэдэг талаар бол одоо жишээ нь нөгөө огт сургалт мэдээ ерөөсөө маш бага ордог. Зүгээр одоо жишээ нь энэ социализмын хойно ч гэсэн одоо 2000-ад он 90-ад он те одоо ч гэсэн зарим ихтэй сургуулиуд дээр тийм багш нар байж магадгүй. Юу гэхээр зүгээр хөрөнгөний зах зээл гэхээр нэг маш цөөхөн цаг ордог. Тэгээд даатгалын талаар ч гэсэн хичээл нь маш цөөх ордог. Жишээ нь санхүүгийн ангид бол маш цөөхөн ордог. Тэгээд зүгээр л одоо хөрөнгөний зах зээл гэхээр за хөрөнгөний бирж хувьцаат компани гэж юм байдаг. Энгийн хувьцаа, давуу эрхтэй хувьцаа. За тэгээд одоо
хувьцаа эзэмшигчдийн хурал гэж юм байдаг, тууз гэж юм байдаг. Ингээл ерөнхий мэдээллийн нөгөө л орчдөг. Тэгэхээр нөгөө яг тухайн хөрөнгөний зах зээл нь яг яаж ажилтгийг, яаж тэндээс мөнгө олох боломжтой вэ? Тэр нөгөө одоо сургалт одоо хөтөлбөрүүд ерөөс огт байхгүй учраас яг тэр нөгөө хуучин үлдсэн тэр одоо сургалтын тогтолцоо маань эргээд энэ нөгөө нэг санхүүгийнхаа тогтолцоо руу шууд нөлөөлөд эхэлчихэж байгаа. Энэ өөрөө эргээд одоогийн нөгөө санхүүгийн тогтолцоон дээр одоо жишээ нь яагаад энэ гадаадд төгссөн залуучууд илүү үн цэнтэй үнэлэгдээд илүү хэрэгэлтэй байгаа тань гэхээр яг энэ нөгөө нэг одоо 3 тулгын 3 чулуу гэж хэлж болох те банк санхүү, даатгал, хөрөнгөний зах зээлийн талаарх бүх мэдээллийг яг тэгшгэ авсан байдаг учраас эргээд яг тухайн одоо энэ санхүүгийн зах зээлийн боломжоос илүү хөндөр боломжийг одоо харж илүү их нөгөө баланстай тухайн одоо асуудалд ханддаг байж байгаа. Тэгэхээр эргээд нөгөө нэг нийгэм маань бол өөрөө яг нөгөө энэ тулгын 3 чулуу маань өөрөө яг гурлаа тэнцүү байвал одоо аль болох ингээ хоорондоо тэнцүү уялдаатай байх юм бол чинь ингээ доктортой байна. Тэгэхгүй одоо яг нэг банк санхүүгийн салбар нь өөрөө ингээ 95% болоод нөгөө хоёр нь үлдсэн 5% дээр нь ажилладаг байх юм бол хизээч одоо эрүүл бус тогтолцоо бий болохгүй. Тэгээ би энэ дээр одоо яг энэ дэлгэцэн дээр жишээ харуулсан байж байгаа. Тэгэхээр жишээн дээр болохоор юу байгаа гэхээр яг одоо өнөөдөр сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол улс бол арилжааны банк одоо арилжааны банкны арилжааны зээлээр одоо энэ урт удаан хугацааны үйлдвэр одоо технологиг одоо Монгол улсад одоо хөгжүүлэх гэж үзэж байна. Энэ өөрөө маш буруу юм а гэж үзэж байна. Тэгээд одоо ихэнх зээлдэгч нар бол өөрөө хэлдэг. Одоо манай зээлийн одоо бидний одоо авч байгаа зээлийн хөв маань айгүй өндөр байна тий одоо энд харагдж байгаа одоо 18-аас 32% одоо хүүтэй байна тий. Тэгээ зээлийн маань хөв Тэнгч юу гэж болно? GT4 гэж байна. Бано. Лайв маань тасарсан уу бүр? За хатан тасарсан баха. Техник. Ажлын Wi-Fi л болохгүй байна тий галаа. Харин тийм байна. Нураад байна. Орч бодоо тийм зүгээр. Тань тав дээр дараад. Илүүгээ. Юу болоод байна? PPT-г ярих шүү дээ. Тийм. Одоо шууд яриад гэх юм. Тийм. За би энэ шалгаад. Хүмүүс бас комент үлдээ гэдэг юм хэлсэн. За ерөнхийдөө манай ажил ихэнх нь одоо яг онлайнаар явж байгаа асар одоо олон одоо хурлууд яг ингээд видео хурлууд зэрэг яваад байгаа учраас бас манай ажлын нэт маань нэлээд ачаалттай байгаа. Тэгээд тодорхой хэмжээнд бас үзэгчдээсээ бас хүлцэл өчөө те. Одоо манай ингээд үзэн хүртэл ингээд гэрээсээ ажиллаж байгаа. Яг ер нь бол нийт ажиллагчдын дийлэнх хувь нь бол яг коронавирустай холбоотойгоор бол гэрээсээ ажиллаа бол гүйцэтгээд явж байгаа. За тэгээ хурлууд бол бүгд онлайнаар бол явж байгаа. Лайв хийж болчихжээ. За лайв маань одоо хэвийн болсон байна. За тэгээд үргэлжлүүлэхгүй те. Сонсогч байна уу үзье? За хэвийн болсон уу гадлаа? Хэвийн болсон байна. Гацаад байна. Гацаад байна. Дэд маань л ачаалттай байгаа. Тэгээд гайгүй. За манай цаас яаж байгаа бол гацж гин үү? За ямартай ч энэ лайвыг бол хадгална. Ганцлог захирал маань тэтгэврийн хуримтлалын талаар бол бүх хэрэгтэй мэдээллүүдийг өгөөд энэ лайваа хадгалах байгаа. Тэр та бүгд маань хадгалсан лайваас бас үзэж болно шүү дараа. За хоёлаа лайваа одоо үргэлжлүүлээд явъя те. Гайгүй болчихсон. За тэгээ. За тэгэхээр яг түрүүн хэлсэн нэг арилжааны банкуудын маань бол нөгөө арилжааны зээл гаргадаг богино хугацааны. За тэгэхээр нөгөө зээлэгч нарын нөгөө яг асуудал дээр ярьж ирсэн те нөгөө дийлэнх одоо зээлэгч нарын хувьд бол нөгөө ашигт ажиллагаагаа зөвхөн хараад санхүүгийн зардал дээр яг хэр хэмжээний мөнгө гарч байгааг ерөөсө хардггүйгээд тэгэхээр нөгөө ашигт ажиллагаа маань өөрөө бага багтсан одоо тухайн компаниг нөгөө өргөжүүлэх одоо үйл ажиллагаагаа илүү нэмэгдүүлэх төр боломжийг бол хязгаарлаж идэг. За тэгээ энэ тогтолцоо бол өөрөө энэ хэсэг дээр байна. За тэгэхээр энэ одоо хамгийн гол буруут нь үнэхээр ингээд арилжааны банкуд байна уу тийм үнэхээр арилжааны банкуд ингээд
ганцаараа ингээд одоо хүүлээд те одоо хүүлэг зарим нэг улсууд ингээд хүүлэгчгээл ингээд ярьдаг те. Үнэхээр тийм байнаагүй бол бас үгүй байгаа. Нөгөө талд одоо чинь арилжааны банкны хадгаламжийн одоо жишээ нь хүүн жишээ хугацаа бол өөрөө 3-аас 6 тий. За тэгээд 12 сарын хугацаатай байж идэг. За тэгээд нөгөө талдаа бол одоо зээлдэгч маань бол өөрөө зээлийнхаа хугацааг бол илүү урт хугацаанд бол шаарддаг байж байгаа тий. Одоо жишээ нь 3 сар, 6 сар, 12 сарын зээл аваад үйлдвэр хөгжүүлнэ гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр илүү удаан хугацааны зээлийг айлуулах зээлдэгч нар хүсдэг. Нөгөө талдаа болохоор нэг хадгаламжийн эзэмшигч нар маань болохоор аль болох өндөр хадгаламжийн хүүг хүсэж идэг. За тэгээд нөгөө талдаа зээлдэгч нар болохоор бага хүү шаардаад байдаг. Ерөнхийдөө энэ дунд ингээд одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгээд хадгаламжийн эзэмшигч нартаа нэг 6-аас 13% ч юм уу хүүг хадгаламжин дээрээ санал болгоод ингээд ерөнхийдөө банкуд маань бол үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгэнгүүт одоо энэ чинь за банкуд нь өөрөө тэгвэл бас өөрсдөө ингээд дунд нь ингээд одоо хадан тавьчуулагдсан халиуны зулцаг гэдэг шиг ингээд шагдаад байж идэм юм уу те. Тэгвэл энэ хадгаламжийн эзэмшигч гэдэг нөхцөл чинь өөртөө бас их одоо муухай шуналтай нөхцөл биш те гэдгээд бас харж болохгүй. Нөгөө талдаа бас эргээд энэ асуудал ч гэсэн бас асуудал байгаа. Эргээд нөгөө одоо өөр боломжууд байгаад байдаг. Жишээ нь одоо за энэ 6-аас 13% хүүтэй ингээ хадгаламжийг арилжааны банкнд хадгалуулж идэг те. За тэгээ хэрвээ арилжааны банк энэ хүүгээ хэрвээ багасгаад эхлэхээр одоо жишээ нь за инфляцийн хэмжээ нэг 6% байлаа гэж бодоход эндээсээ буугаад ирэх юм бол тухайн одоо хадгаламж эзэмшигч төгрөгөөр одоо чинь нэгдүгээр хадгаламжийг эзэмших одоо сонирхол өөрөө шууд буураад ирнэ. За тэгэнгүүт за төгрөг биш юм аа гэвэл долларын хадгаламжийг сонирхоод эхэлнэ те. Тэгээ эсвэл бүр ингээ хадгаламжууд хүү одоо юу гэдгийг 1-2% болоод бүр багасаад ирэх юм бол тухайн одоо хадгаламжийг заавал ингээ нэг банкнд хадгалахгүйгээр зүгээр гэртээ бэлэн мөнгө өрнө ч юм уу те доллараар ч юм уу эсвэл өөр ямар нэгэн одоо жишээ нь үйл хөдлөх хөрөнгө хөрөнгө оруулалт тэгээд тухайн үйл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх юм ингээд нөгөө хадгаламж эзэмшиж байгаа иргэнд бол өөрөө асар их сонголтууд бол байгаа. Тэгэхээр эргээд энэ тогтолцоо маань бол өөрөө ингээд юм богино хугацааны санхүүжилт одоо яг ялангуяа яг энэ арилжааны санхүүжилтийг зохицуулах одоо зориулттай банкуудыг бид нөгөө нэг хуучин нийгмээс орж ирсэн нөгөө бүх юмыг банктай үйдэг санхүүгийн зах зээлийг тэр чигээр банктай үйдэг одоо сэтгэхүүгээрээ үзээд тэгээд ингээд одоо ажиллах гэж үзээд байдаг. Тэгэхээр энэ өөрөө болохгүй. Яг арилжааны банк маань бол өөрөө эргээд 3, 6, 12% одоо хүүтэй одоо 3, 6, 12 сарын хугацаатай одоо зээлийг бол зээлэгч нартаа арилжааны зээлүүдийг санал болгоод явах юм бол энэ бол өөрөө одоо яг зөв системээр ажиллаж байна гэж ойлгож болж байна. За тэгэхээр нөгөө талдаа бид нэр энэ удаан хугацааны энэ үйлдвэрлэл энэ зүйлийг одоо бид нэр удаан хугацааны үйлдвэрлэл энэ технологийн одоо хөгжүүлэлтийг яг юугаар хийх ёстой юм бэ гэхээр энэ тэтгэврийн самбар хийнэ. За одоо чинь компани бол өөрөө нэг нийт компанийхаа одоо 25-аас 40% ч юм уу одоо Монголын хөрөнгийн бирж дээр хавцаа болгож санал болгоод энэ л одоо чинь тухайн хавцааг худалдаж авч байгаа одоо иргэн бол нэгдүгээр тухайн компани одоо олох ашигын 25-аас ирээдүйд олох ашигын 25-аас 30% хүртэх ч гэсэн нөгөө талдаа бас тухайн компанийн эрсдлийг хүлээж байгаа. Одоо тухайн компани ямар нэгэн байдлаар ашиг нь бага гарах ч юм уу те одоо ингээд одоо энэ коронавирус шиг юм одоо эрсдлүүд үүсэх юм бол мөн ялгаагүй одоо яг тэр нөгөө эрсдлийг хөрөнгө оруулагч давхар ингээд хүлээгээд явж байгаа гэсэн. Арилжааны банкн дээр бол энэ асуудал өөр байдаг те. Арилжааны банк бол өөрөө зээлийн олголоо яг тогтмол тэр хүүг авна. Таны үйл ажиллагаа доголдож гин үү те коронавирус байна уу юу вэ хамаагүй одоо та тухайн зээлийг төлөх ёстой. Дээрэс нь зээл өгөхдөө нэмэлт одоо барьцаа авч байгаа. За тэгээд та зээлээ төлөхгүй бол таны барьцааг хураагаад одоо таны зээлийг тэргээр төлөвлөнө гэсэн үг. Тэгэхээр яг энэ тэтгэврийн сан маань болохоор өөрөө эргээд яг тэтгэврийн хоригдлолд орж цугларч байгаа мөнгийг тухайн компани хөрөнгө оруулалт руу шууд оруулаад тухайн компани хавцааг эзэмших эхэлнэ гэсэн үг. Нөгөө талдаа эргээд нөгөө хавцааг эзэмшснээрээ ирээдүйд болох одоо тэр ашиг орлогоос нь яг тэр тогтцоо хуваараа аваад явна гэсэн үг. За энэ дээр би нэг гол санаа хэлэх гээд байгаа юм гэхээр би түрүү нөгөө компани одоо яг Монголд байдаг компани захирлууд эзэдүүд ихэнх нь нөгөө одоо компанийнхаа орлогын тайланг харахтаа зөвхөн нийт ашиг буюу цэвэр ашигыг хараад байдаг. Тэгвэл зарим нэг одоо Монгол компаниудын санхүүгийн зардал нь одоо ашигаасаа хэд дахин дэше даваад гарсан байж байгаа. Эсвэл баг юм ашигтайгаа тэнцвүүч юм уу те. Тэгэхээр одоо хэрвээ одоо компанийнхаа яг тэр санхүүгийн хэрэгцээтэй байгаа тэр мөнгийг заавал зээл авахгүйгээр одоо жишээ нь яг хавцаа гаргачлаа гэж бодоход тухайн санхүүгийн зардал дээр одоо бий болж байгаа тухайн мөнгөөрөө тэр чигээрээ шууд одоо ашиг руу шилжих, шууд ашиг руу шилжинэ гэсэн.
одоо хувьцаа гаргалаа гэсэн тохиол. Тэгэхээр компани маань нөгөө нэг ашигтай ажиллагаа маань бол маш богино хугацаанд бол өндөр болоод эргээд нөгөө хөрөнгөний зах зээл дээрх компани үнэлгээ ч гэсэн өөрөө богино хугацаанд нэмэгдэх боломжтой, үйл ажиллагаагаа өргөжүүлээд явах боломжтой болно гэсэн. Тэгэхээр мэдээж энэ компаниуд дээр яаж хөрөнгө оруулалт хийх вэ гэхээр нөгөө хөрөнгө оруулалтыг чинь мэдээж компани үйл ажиллагааг үнэлнэ, бизнес төлөвлөгөөн дээр нь одоо дүн шинжилгээ хийн. За тэгээд компани цаашдын орлогын тооцоолж байгаа одоо хавцаанд дээр хөрөнгө оруулалт хийдэг байж байгаа. Тэгэхээр иргэн болгон бол одоо жишээ нь бүх компанийн санхүүгийн тайлантай танилцаад одоо бизнес төлөвлөгөөг нэмшээд хөрөнгө оруулалт хийх боломжгүй байдаг. Тэгэхээр энийг нь бол яг тухайн тэтгэврийн сангаар нь одоо мэргэжлийн багшууд удирдаад хөрөнгө оруулалт хийгээд за тэгээд ашгийг нь эргээд тухайн тэтгэврийн сан дээр хоригдол үүсгэж явж байгаа иргэдэд бол шууд өгөө явдаг байж байгаа. Үүнээсээ тэгээд тодорхой хэмжээгээр нь одоо шилтгэл аваад явдаг. Ийм тогтолцоо бол өөрөө дэлхийн дийлэнх улс орн дээр бол одоо ингээд явж байгаа. Энийг өөрөө одоо энэ тэтгэврийн хоригдлын тогтолцоо гэж хэлээд байна. За ерөнхийдөө ийм байгаа. Тэгээд энэ өөрөө эргээд бас нэг хөрөнгөний бирж дээр бид түрүүс нэг санхүүгийн нөгөө 3 тулгуур гэдэг. Тэгэхээр яг 3 тулгуур буюу нөгөө хөрөнгөний зах зээл дээрх үйл ажил одоо идэвхийг нэмэгдүүлнэ. За мэдээж одоо тэтгэврийн сангаас хөрөнгө оруулалт аваад компани үйл ажиллагааны томроод ашигт ажиллагаа нэмэгдээд ирэхлээр компаниудын одоо ашиг нэмэгдэн, компаниудын үнэлгээ нэмэгдээд ирнэ. Тэгэхээр эргээд тэтгэврийн сангийн яг олж байгаа тэр өсөлттэй өөр өндөр байх тусам эргээд гадны бас хөрөнгө оруулалтууд хөрөнгөтэй улсуудын бас хөрөнгө оруулагч нар бас ингээд хөрөнгө оруулалтаа оруулаад ирдэг байж байгаа. Энэ өөрөө эргээд нөгөө дотоодынхаа хөрөнгөний биржээр одоо хөрөнгө оруулагч нарыг бол нэмэгдүүлэх боломжтой. Нөгөө талаасаа ийм удаан хугацааны буюу тэтгэврийн одоо яг хоригдлол маань бол одоо 10, 20, 30 жилийн хугацаатай явж идэг. Тэгэхээр энэ удаан хугацааны хоригдлол одоо хөрөнгөний биржээр ороод ирэхлээр нөгөө талдаа компаниуд бас илүү нөгөө нэг ингээд одоо нэг талдаа хүүтлээд санхүүгийн зардал гаргаад яваад байхаас илүүтэйгээр тодорхой хэмжээний хувьцаа гаргаад хувьцаат компани болоод тэгээд эндээсээ бас хөрөнгө оруулалтаа авах сонирхолтой болоод ирэхлээр энэ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд нэмэгдэж эхэлнэ. За тэгээд нөгөө талдаа болохоор ингээд бүтээгдэхүүн нэмэгдэх тоолоор бүтээгдэхүүн одоо нэмэгдэх тоолонгоор мөн одоо ашигт ажиллагаанууд нэмэгдэх тоолонгоор арилжааны тоонууд нэмэгдэж эхэлнэ. За арилжааны тоон нэмэгдэх гэдэг маань нөгөө талдаа нөгөө брокер дилерийн компани за тэгээд хөрөнгөний бирж маань бол өөр ашигтай ажиллах боломж нь бүрдэх юм байна. За тэгээд бас яг энэ дээр бол гол зүйл маань болохоор нэг мэрэгжлийн хөрөнгө оруулагч нар илүү нэмэгдэнэ гэж бас ойлгож болно. Зүгээр одоо юу гэдэг ингээд сонирхлоор орж ирж байгаа жижиг хөрөнгө оруулагч нар өнөөдөр чинь Монголын хөрөнгөний бирж дээр асар их бас байдаг. Энэ тодорхой хэмжээний нөлөө үзүүлж идэг. Гэхдээ энэ зөвхөн Монголд байдаг зүйл бол биш. Энэ дэлхийн одоо томоохон хөрөнгөний бирж дээр ч гэсэн одоо юм хуваарь одоо хөрөнгө оруулалт хийдэг тийм боломжтой улсууд бол зөндөө байдаг. Гэхдээ яг Монголд дутагдаад байгаа зүйл маань болохоор яг мэргэжлийн хөрөнгө оруулалтын мэргэжлийн хөрөнгө оруулагч хэлээд дутагдаад байдаг. Тэгэхээр энэ мэргэжлийн хөрөнгө оруулалтыг яг энэ тэтгэврийн хоригдол дээр суулгаад үүсгэх боломжтой юм байна гэж хэлж байна. Нилээн удаашралтай яваад байна үү? Тэгэхээр энэ хувийн тэтгэврийн сангийн хууль эрх зүйн орчинд бүрдээд эхлэхээр ерөнхийдөө санхүүгийн бусад зах зээлүүд эерэг нөлөөнүүд бол үзүүлэх юм байна тийм. Тэгэхээр энэ нийгмийн даатгалын сан дээр маань ямар өөрчлөлт авчрахаар байгаа вэ? Хэрвээ хувийн тэтгэврийн санхуд бий болоод ирэх юм бол хүмүүс ингэж асуудаг шүү дээ. Одоо нийгмийн даатгалын шийтгэл төлж байгаа иргэд байдаг. Сайн дурын үндсэн дээр ч тэр сквал нөгөө албамжууд үндсэн дээр ч тэр. Тэгэхээр энэ хувийн тэтгэврийн санхуд бий болоод ирэхээр нийгмийн даатгалын санд ямар өөрчлөлт ирэх юм бэ? Нийгмийн даатгалынхаа шийдвэрлэлийг өргөжлүүлээд төлөөд явах юм уу? Сквал бол одоо тэрнээсээ ангижраад явах юм уу гэх юмрхүү асуултууд бас харилцагч нар их асуудаг сонирхдаг. Тэрэн дээр та хариултах уу? За тэгээ. Энэ дээр болохоор яг одоогийн тэтгэврийн сан маань бол одоо яг цаашд бас үйл ажиллагаагаа өргөжлүүлээд явна. За энэ дээр яг одоогийн байдлаар бол Монгол улс маань л өөрөө нэг тулгуурт тэтгэврийн тогтолцоотой байгаа гэж хэлж болно. За тэгэхээр энэхүү тогтолцоо бол одоо 3 тулгуур тогтолцоо буюу одоо хамгийн гол одоо оролцогч тал буюу хувийн тэтгэврийн санхүүнд оруулж ирж байгаа. За тэгээд одоо компаниуд маань бол өөрөө бол одоо тухайн ажилтнанд одоо цалин өгөхдөө бол нийгмийн даатгалын санд 8.5% тэтгэврийн даатгалын санд өгдөг байж байгаа. За ажилтан маань өөрөө бас 8.5% тэтгэврийн даатгалын санд өгдөг. Тэгээд нийлээд бол нэг 17%
хувийг бол тэтгэврийн даатгалын санд өгч байгаа. Тэгэхээр ер нь бол Альста компани дээр одоо улсын тэтгэврийн даатгалын санд өгч байгаа 8.5% байгаа. Одоо жишээ нь хаана байршуулахаа сонгодог тийм эрх зүйн орчныг бас бүрдүүлээ гэдэг дээр бол энэ зүйлээс санал гаргаад явж байгаа. Тэгээд энэ дээр бол ингээд ирэхлээр өнөөдөр жишээ нь тэтгэвэр авч байгаа иргэд маань бол одоо жишээ зөвхөн нэг их усүрээс тэтгэвэр авдаг. За тэр нь болохоор одоо тэтгэврийн даатгалын сангаас бол тэтгэвэр авч байгаа. За тэгэхээр алстаа болохоор иргэн маань бол 3 их усүрээс одоо тэтгэвэр аваад явна гэсэн үг. Тэгэхээр 3 их усүрээс тэтгэвэр авна гэдэг маань одоо чиний хувийн тэтгэврийн сан дээр хоригдлол үүсгэж явж байгаа тухайн одоо хөрөнгийнхөө өгөөжийг одоо хугацааны эцэстээр тэтгэвэр хэлбэрээр аваад явна. Нөгөө талдаа бол төрийн яг тэтгэврийн сангаас өгч байгаа тэтгэврийг бас аваад явна. За тэгээд 3 дахь нь болохоор компани бас одоо компани дээр одоо чинь яг сонгож хувийн тэтгэврийн сангааг ч юм уу сонгох юм эсвэл төрөлхийг сонгож байгаа тухайн сангаас бас одоо тэтгэвэр аваад явах буюу одоо нэг их усүрээс биш 3 их усүрээс тэтгэвэр аваад явна гэсэн. Тэгээд иргэдийн хувьд болохоор энэ болохоор яг л олон улсад хэрэгждэг тогтолцоо байгаа байна тийм. Тэгээд тэтгэврийн хоригдлол гэдэг зүйл маань энэ нэг олон улстай иргэдийн хувьд болохоор нэг ийм зүйл байдаг. Хоригдлолыг бол ерөнхийдөө нэг 3 хугацаан дээр бол авч үздэг байж байгаа. За энэ болохоор богино хугацааны хоригдлол, за тэгээд дунд хугацааны хоригдлол, тэгээд урт хугацааны хоригдлол. За ерөнхийдөө дийлэнх монголчууд маань дандаа нэг богино хугацааны хоригдлыг сонгодог буюу миний түрүүний нэг презентацээр үзүүлж ирсэн нэг нарилжааны банкны үзүүлдэг үйлчилгээ тийм 3, 6, 12 сарын хугацаатай хоригдлыг бол дийлэнх нь аюу сонгож одоо явдаг байж байгаа. За энэ дээр бол мэдээж урт хугацааны хоригдлол гэдэг зүйл дээр маань бол яг тэтгэврийн хоригдлол бол орж ирж байгаа. За тэгээд дунд хугацааны хоригдлол гэдэг маань болохоор ерөнхийдөө нэг 10-аас за 5-аас 15 жилийн хугацаатай үргэлжилдэг одоо хөрөнгө оруулалт одоо хоригдлол байгаа. Ерөнхийдөө дунд хугацааны хоригдлыг бол ихэнхдээ шууд хувьцаанд хөрөнгө оруулалт байдлаар бол одоо хоригдлол үүсэх юм бол их зүгээр байдаг. Богино хугацааны хоригдлол буюу одоо ингээд жил, 2 жил юм уу эсвэл 6 сарын хугацаатай богино хугацааны хоригдлыг бол илүү арилжааны банкн дээр. За тэгээд урт хугацааны хоригдлол буюу одоо нэг 10, 20, 30 жилийн хугацаатай одоо хоригдлыг бол ерөнхийдөө тэтгэврийн сангууд дээр үүсгэж явдаг. За тэгээд мэдээж одоо тухайн сарын орлогоос одоо хоригдлож үүсэж байгаа одоо орлогыг болохоор одоо 33 орчим хуваагаад одоо тодорхой хувийг нь богино хугацааных нь тодорхой хувийг нь болохоор дунд хугацааных тодорхой хувийг нь болохоор одоо урт хугацааныхад бол хоригдлол үүсгэж явж байвал илүү зүгээр байгаа. За тэгээд одоо ямар нэгэн байдлаар одоо гинтийн санхүүгийн хэрэгцээ гарах юм бол хамгийн түрүүлж богино хугацааныхаа одоо хоригдлолыг илүү төлхөө ашигладаг. За тэгээд богино хугацааных нь хүрэлцэхгүй байх юм бол дунд хугацааны руугаа ордог. За тэгээд дунд хугацааных нь хүрэлцэхгүй бол одоо урт хугацааных руугаа ордог ч юм. Тийм ерөнхийдөө одоо санхүүгийн илүү нэг төлөвлөлт хийгээ явах юм бол зүгээр байгаа. Энэ тэтгэврийн хоригдлол гэдэг энэ бүтээгдэхүүн маань өөрөө яг ямар одоо насны тийм хүмүүстэй төлөвлөгөө зориулагдсан байд юм магадгүй тэртээ гарсан хүмүүс тэтгэврийн хоригдлыг нийлгэж болдгоо үгүй юу гэдэг дээр тань хариулах. Энэ бол ер нь бол бүх насныханд зориулагдсан бүтээгдэхүүн. Манайхан тэтгэвэр гэхлээрээ л одоо нэг заавал өндөр настай хүмүүстэй ингээд одоо ярьж явах хэрэгтэй юм шиг өндөр нас эсвэл жоох ингээд тэтгэврэнд гарах нь ойрцоо усууд бодох хэрэгтэй юм шиг асуудлаар ойлгодог. Энэ бол тис өөр эсэргээрээ яг одоо 25-та 22-т дөнгөж ажлын гараа эхэлж байгаа залуучууд бол энийг бол эртнээс бодож явах тусам танд илүү их удаан хугацаанд одоо илүү өндөр хэмжээний хоригдлол үүсгэхээр байгаа. Одоо та хүн ингээд нөгөө хардаг те ингээд гадны одоо өндөр наснууд одоо ингээд Монгол улсад аягүй аялал жуулчлалд ирдэг те. Ихэнх нь бол ерөнхийдөө одоо жишээ нэг энэ тэтгэврийн хоригдлолаар авал ерөнхийдөө аялал жуулчлалаа явж байдаг. Одоо жишээ нь Японы аялал жуулчлалын салбарын хамгийн том одоо харилцагч нар нь бол тэтгэврийн сангууд гэж байдаг. Одоо гадагшаа аялуулдаг тийм компаниуд гэсэн. За тэгээд тэтгэврийн сангууд нь бол оны ихэндээ одоо багцаар нь одоо аялал жуулчлалын компаниудаас эсвэл бүр улс үндэстнээр нь шууд тухайн улс одоо жишээ нь Таиланд ч юм уу те ингээд нөгөө Монгол гэдэг улсуудаас тодорхой хөтөлбөрийг одоо юу гэдэг за энэ жил манайх ингээд 60 мянган одоо жуулчин танах руу өндөр настай жуулчин танах руу явуулна. За тэгэхээр та нар биднэрт хамгийн бага үнэ өгөөч гэдэг. Одоо мэдээж 60 мянган
одоо жуулчны нэг доор авах, нэг доор төлбөрийг авах сонирхол мэдээж аж үйлчлэгийн компаниуд бол байна те. Тэгэхээр нөгөө маш бага үнэ гаргаж өгдөг. Эргээд тэр нөгөө тухайн хямд гаргаж авсан үн дээр тодорхой хэмжээний бас шимтгэл нэмээд тэгээд нөгөө тэтгэврийн хоригдлол үүсгэсэн тухайн иргэндээ бас санал болгочдөг байж байгаа. Тэгэхээр нөгөө тэтгэврийн хоригдлол одоо жишээ нь тэтгэврийн сангаараа дамжуулахгүйгээр жишээ нь яг тухайн иргэн хуваараа жишээ нь тэр аж үйлчлэгийн компани дээр очиж яг тэр үнийг авах юм бол хамаагүй өндөр үнээр авна. Яг нэг тэтгэврийн сангаараа дамжуулаад авчихлаарэ маш их үнэнийг бол авдаг байх чинь. Тэгэхээр эргээд нөгөө энэ нөгөө тэтгэврийн тогтолцоо манд бүх насныханд зориулах боломжтой одоо аль болох залуу эрт үедээ эхлэх юм бол тэр хэмжээгээр илүү өндөр хоригдлол үүсдэг. За жишээ нь Сингапурт болохоор яг нэг залуучуудын тэтгэврийн хоригдлол дээр үүсгэх одоо сонирхлыг одоо сэтэлжүүлэх үүднээс тэтгэврийн одоо хоригдлыг бол хугацаанаас нь өмнө авах тийм одоо тусгай заалтууд байж байгаа. За одоо жишээ нь 3 заалт байгаа. За тэрэн дээр болохоор юу гэхээр нэг нь болохоор орон сууцны өөрчлөлтөөр одоо бүрдүүлэхтэй одоо ипотекийн зээлэнд хамрагдах. Орон сууцны хөтөлбөрт хамрагдахад зориулж нэг удаа одоо 5-10 жилийн хугацаанд нэг удаа одоо төрийн хөнгөлөлт авах тэр эрхийг нөгдөг байж байгаа. За хоёр дахь нь мэргэжил дээшлүүлэх буюу одоо гадаадын өндөр төлбөртэй ихтэй сургуульд одоо сураад сурах сонирхолтой. За тэгээд сургалтын төлбөрийг одоо даалгах сонирхолтой бол бас яг тэтгэврийн хоригдлыг бас хугацаанаас нь өмнө нэг удаа авах тийм хэрэгтэй байдаг. За гурав дахь нь болохоор эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд одоо хамрагдаагүй эсвэл хэд өндөр үнэтэй одоо эмчилгээний төлбөр гарсан. За тэгээд хэд одоо тийм өвчнөр одоо өвдсөн бол одоо хугацаанаас нь өмнө хоригдлыг авах тэр нөгөө заалтыг оруулж өгсөн. Тэгэхээр энэ өөрөө эргээд залуучуудыг илүү нөгөө нэг тэр одоо тэтгэврийнхаа хоригдлол буюу ер нь бол уг нь бол энийг бол илүү удаан хугацааны хоригдлол гэж хэлчихвэл бараг зүгээр. Гэхдээ яг нэг нь л одоо олон улс дээр ч гэсэн пеншн фанд гэж явдаг. Тэгэхээр бид нар бол тэтгэврийнхаа хоригдлол гэдэг талаас яриад бол илүү зүгээр одоо гэж бодож байна. Энэхүү лайвыг үзэж байгаа хүмүүс нэг зүйлийг бас ойлгосоо гэдгийг хүсэж байна. Тэтгэвэр гэдэг зүйл маань зөвхөн тэтгэвртэй гарсан хүмүүст хамааралтай зүйл биш юм аа. Залуус ч гэсэндээ тэтгэвэр гэдэг зүйлийг битгий үл ойшоогоосаа тийм энэ хүн болгол тэтгэвртэй гарах нь ойлгомжтой. Бид нар бүх ирээдүйд хизээний тэтгэвртэй гарна. Тэгэхээр энэний тухай аль эртнээс санаа зовж эхлээд анхаарал хөрөнгөлөө үүсгээд яваасаа гэдгийг маш сайн ойлгосоо гэж хүсэж байгаа лайвыг үзээд. Тэгээд энэ хөл хориотой үед ард түмний нэгдэл маань ерөнхийдөө бүх үйлчлэгийн бүтээгдэхүүний зайнаас үзүүлж байгаа тийм ард аппликейшнээр ашиглаад. Тэгэхээр ард лайфын хувьд болохоор энэ тэтгэврийн хоригдлынхаа бүтээгдэхүүнийг хэрхэн харилцагчдаа хүргэж байгаа тал дээр. За тэгээ яг онлайнаар яг ард апаар дамжуулаад ард лайфын үйлчлэгийг бас та бүхэн нээлгэх боломжтой. За тэгээд та бүхэн одоо яг энэ зааврыг бас энэ дэлгэцэн дээр үзүүлээ. За пин код нь зэн кодны эзэн болголцлоо. За тэгэхээр тэр болтол нь бас Давид сайн нэг за би пин кодны эзэн эртэл юу яах вэ? Дахиад нэг юм танилцуулжээ. Тэрний үгээр яг тэтгэврийн хоригдлол дээр тулгуурлаад бас энэ орон сууц буюу одоо яг үйл хөдлөх хөрөнгө барилгын салбар дээр бас асар том өөрчлөлт болж жишээ хийх боломжтой. Тэрийг ярьж байна. За тэгээд тэр нь жишээ нь яг юу байгаа юм бэ гэхээр одоо жишээ нь ийм нэг харилцаа үүсэж байгаа. Одоо тэтгэврийн сан одоо бий боллоо гэж бодоход нэг талдаа тэтгэвэр одоо яг авах тэтгэврийн хоригдлол үүсгэж байгаа бол иргэн байгаа. За нөгөө талдаа болохоор тэтгэврийн сан байгаа. За тэгээд сар болгон одоо тэтгэвэр авахч иргэн одоо тэтгэврийн хоригдлол үүсгэж иргэн маань одоо тогтмол орлогыг хийдэг байж байгаа. За тэгээд тогтмол орлогыг одоо хийхэд тэтгэврийн сан маань тухайн одоо тогтмол орлогын хоригдлол дээр одоо тодорхой өгөөж тооцож өгдөг байж байгаа. За тэгээд энэ тодорхой хэмжээний энэ харилцаанд одоо тэтгэврийн сан маань одоо хоригдлыг одоо 70%-ийг нь тавьцаан дээр ч юм уу эсвэл 30%-ийг нь одоо тогтмол орлоготой одоо бонд хадгаламжинд ч юм уу эсвэл 10% нь үйлдвэрлэх хөрөнгө гэдгээ байршуулж байгаа. Тэгэхээр тухайн хоригдлол үүсгэж байгаа тэрний 10% одоо үйлдвэрлэх хөрөнгийг нь заавал одоо юу гэдэг одоо баригдсан байгаа үйлдвэрлэх хөрөнгө дээр хөрөнгө оруулалт худалдаа авалт юм гэсэн үг биш. Тухайн хөрөнгө оруулалтыг жишээ нь
цоошин тийм орон сууцны хороол барих ч юм уу тийм тухайн хөрөнгөнд бол байршуулах боломжтой. За тэгээд энэ тухайн одоо орон сууцны хөрөнгийг бариулахдаа одоо яг нэг дор барилгын компани дээр төлбөрийн төлөөд тэ өөрсдийнхөө зур үзлээ гаргаад одоо 30 м квадрат 60 м квадраттай одоо чинь байршууд бариулаад өөрсдөө камс гаргаад тухайн байруудаа хүлээгээд авчих боломжтой. Тэгээд тухайн одоо байрыг бол одоо 20-30 жилийн хугацаанд бол хадгалахад тухайн орон сууц маань бол өөрөө үн цэний огт алдахгүйгээр байгаад байх. Тийм орон сууцыг бол бариулах хэрэгтэй байгаа. За тэгээд эргээд энэ орон сууцыг 20-30 жил хоосон байлгаад байж болохгүй. Тэгэхээр нөгөө талдаа болохоор эргээд нөгөө тэтгэврийн хоригдлол үүсгэж байгаа иргэд дээрээ энэ орон сууцгаа одоо үн төлбөргүй дотор нь амьдруулах тэр боломжийг үүсгэж өгч болох хэрэгтэй. За энэ ингээ яаж юм гэхээр мэдээж одоо тэтгэврийн хоригдлол үүсгэж байгаа иргэн болгоныг оруулах гэх юм бол энэ чинь өөрөө орон сууцны хүрэлцэхгүй тэгэнгүүт эргээд нөгөө шаардлага тавих хэрэгтэй. За нөгөө шаардлага нь яах вэ гэхээр одоо жишээ нь та 10 жил тогтмол тэтгэврийнхаа хоригдлол дээр одоо орлогоо хийчихээ. Тэгэх юм бол танд одоо энэ орон сууц 30 м квадрат орон сууцд орох одоо эрхийг олгоё гэж. Нөгөө талаас нь тэтгэвэр авагч одоо 2 хүн буюу одоо гэр бүлийн 2 хүн нийлэх юм бол одоо магадгүй за та хоёр нийлж байгаа 5 жил орлого хийчих юм бол 30 м квадрат байранд орно тийм. Та хоёр хоёулаа одоо 10 жил одоо тэтгэврийн хоригдол дээр орлого хийх юм бол 60 м квадрат байранд өнгөө амьдрах одоо эрхийг өгье гэдэг ч юм уу. Энэ үйлчлэгийг одоо чинь тэтгэврийн сан маань үзүүлээд өгөх боломжтой. За тэгээ нэгэнт одоо чинь орон сууцнд өнгөө амьдарч байгаа бол мэдээж энэ чинь нөгөө бусад одоо тэтгэврийн одоо хоригдлол үүсгэж байгаа иргэдээс тийм давуу тал үүсгэж болохгүй. Тэгэхээр нөгөө талд болохоор одоо чинь тэтгэврийн сангаас одоо хоригдлол дээр нь одоо нөгөө хугацааны эцэст буюу нөгөө нэг тэтгэврт гарах үед нэг өгөөжийнх нь тэр чинь жил болгоны тодорхой хэмжээний өгөөж тооцож явж байгаа. За тэр өгөөжийг одоо жишээ нь тодорхой хуваар болгох боломжтой байна. За энэ дээр бол одоо жишээ нь яг одоогийн эдийн засгийн өвөгдөл дээр аваад үзэх юм бол жишээ нь манай Artlife дээр бол жилийн ойролцоогоор 13-аас 15% өгөөжөөр бол өсч идэг. Тэгэхээр хэрвээ энэ үйлчлэгээ чинь нэвтрүүлжлээ гэж бодоход жишээ нь яг жилийн 8%-аар багасчих боломжтой. За би яхаа 8% гэдгийг ягаад жишээгээр авсан гэхээр одоо угаасаа нэг орон сууцын ипотекийн зээлийн хөтөлбөр маань бол өөрөө 8%-аар явж идэг. Ер нь одоо тэтгэврийн сан маань өөрөө энэ нэг санхүүжилтийг одоо тэтгэврийн хоригдлол үүсгэгчдийн хөрөнгөөр гаргаад гарах 100% гаргачих юм бол энэ хувь өөрөө бол буурах боломжтой. Одоо 8%-аас. За тэгээд ерөнхийдөө энэ тогтолцоо бий болчихно. Энэ өөрөө эргээд нөгөө тэтгэвэр авч одоо ялангуяа нөгөө залуу иргэд байгаа тийм нөгөө би залуу штэ надад илүү одоо эхнээс нь би тустай гармаар байна. Одоо мэрэгжил дэвшлүүлмээр байна тий. Одоо гэр бүлээ зохиомоор байна, хүүхдтэй болмоор байна гэж бодож байгаа залуучууд бол одоо залуучууд маш том боломжийг л олгочихж байгаа байхгүй. Одоо яг энэ орон сууцд одоо өнгөө одоо амьдрах тий. Нөгөө талдаа болохоор одоо жишээ нь барилгын салбар бол өөрөө асар том. Одоо жишээ нь орон сууцыг барих барилгын салбарын тэр компани бол одоо жишээ нь ямар нэгэн маркетинг шаардлагагүй, борлуулалтын алба шаардлагагүй. Нэг доор шууд нөгөө бүхэл дөнгөө аваад бүх бараа материал одоо хөрөнгө оруулалтыг шаардлагатай нөгөө материалуудаа худалдаа авалтаа нэг доор хямдхнаар хийнгүүтээ маш хямдхнаар орон сууцыг барьчих боломжийг нэмсгээд өчөж. За тэгээд нөгөө талдаа болохоор бас хүмүүсийн тогтмол одоо ажил хийх сонирхлыг бий болгож өгч байгаа. Тогтмол орлоготой байх те. Хүн одоо нөгөө 5 жил тасралтгүй орлого хийж 10 жил тасралтгүй орлого хийж нөгөө байранд орох эрх нь үүсэх учраас нөгөө улсууд маань илүү одоо за би ажил хийх хэрэгтэй, ажилтай байх хэрэгтэй, тогтмол орлоготой байх нь илүү чухал юм байна. Мэдээж одоо олон 10 жил ажилласан хүн байх юм бол илүү нөгөө өндөр хэмжээний одоо хоригдлол үүсгэж байгаа, өндөр хэмжээний орлого хийж байгаа хүнийг илүү төлхөө төрүүлж оруулна гэдэг юм уу. Энэ нэг талаасаа бараг социализмын үед одоо нөгөө нэг байрны ордер энэ өгөөд явдаг гэсэн тэр тогтолцоотой айгүй ойролцоо. Тэгээд одоо чинь хүмүүс яг өмчлөлийн хувьд болохоор энэ орон сууц маань бол өргөлж одоо тэтгэврийн сангийнхын нэр дээр л байна гэсэн үг. Ягаад тэгэхээр энэ хоригдлолын яг нэг гол үндсийг өсгөж явж байгаа учраас. За мэдээж тэгээд эндээсээ бол мэдээж зарж болно те одоо 30 жил амьдэрсэн байраа эргээд одоо хоригдлоо одоо 200-300 сая төгрөгийн тэтгэврийн хоригдлол үүсгэсэн юм маань за тодорхой хувь дээр нь энэ орон сууцын хөнгөлтөөр зах зээлээс нь хянахаар авчих гэх юм бол тэр боломжийг нас тэтгэврийн сан олгоод өгчдөг. Ерөөдөө ийм одоо схем санхүүгийн одоо инженерчлэл гэж хэлж болох юм уу да. Одоо ийм боломж бол чинь үүсдэг байгаа. За одоо ингээд нөгөө юугаар танилцуулъя. За пин код. За болон дээр маань харагдаж байгаа залуугийн юу. Тэгэхээр маш энгийнээр товчхон тайлбарлыг явал өөрөөсөө тэтгэврийнхаа орлогын их үүсрийг бий болгонгоо шууд бус
замаар томоохон компаниудын хувьцааг эзэмшиж болох нь байна. Хөрөнгө оруулалтууд хийж болох нь байна. Хэрвээ систем маань өөр ингээд хөгжөөд явах юм бол орон сууцтай болж болох юм байна. Тэгэхээр сар болгон бага тэгсэн хэмжээний оролцоогыг энэ тэтгэврийн хоригт хийснээр ийм олон санхүүгийн үйлчлэгээнүүдийг бүрдээр ерөнхийдөө авч болохоор ийм бүтээгдэхүүн байдаг юм гэж ойлголоо. За одоо тэгээд энэ дээр за дэлгэцэн дээр маань гараад ирлээ. Нөгөө аппликейшн маань та нөгөө Play Store-ийн App Store-оос аппликейшнийг татаж суулгах хэрэгтэй. За тэгээд өөрийнхөө одоо мэдээллийг оруулаад за тэгээд ийм зэс гарч ирнэ. Энэ дээр болохоор та шууд онлайнаар одоо харилцах зээл, хадгаламж, за үнэт цаас, даатгал, крипто валют гэдэг ерөнхийдөө бүх одоо харилцааг бол арт хапаар дамжуулан хийх боломжтой байгаа. За тэгээд үн дээр бол одоо энэ хадгаламж гэдсэн дотор за авахгүй нэ тий. За нэлээ ачаалттай авах шиг байна сүлжээ. Яг одоо зэрэгцээдс нэлээ 2 бараг тооцоо болж байгаа тийм. Тэгэхээр ажлын газрын нийтийн ачаал бол их байна. Гэрээсээ ажиллах ямар байна? Энэ хайр хөөхөд үйлээс юм. Харин тийм. Ханаа сонсогч дээ нөгөө. Сонсогч. Энэ болон дээр бас гарч ирээд байгаа манай маркетинг менежер. За манай офисын сүлжээ ачаалттай байх шиг байна тий. За бисээ хадгаламж руугаа дарчлаа. За тэгээд одоо энэ дээр юм байгаа. Одоо энэ нэмэх төвчлөр байгаа. Та нэмэх төвчлөр дээр дарахаар одоо энэ Art Life гэдэг гараад ирнэ. За буюу одоо энэ Art Life гэдэг зэсэн дээр одоо за хүчтэй демогийн нэр. Демогийн нэр. За энэ дээр болохоор яг нөгөө хоримтлал гэдээ багц байгаа. За хоримтлал гэдээ багцсан дээр маань энийг сонгоод за хугацаа маань өөрөө 60 сарын хугацаатай. За тэгээд өгөөж маань болохоор 108% гээ. За энэ дээр болохоор за хэдэн төгрөг гэдгээ одоо сонгоно. За сар болгон доод нь 30,000 гэж бол за сар болгон 30,000 төгрөгийн хоримтлалыг явуулж болох юм байна гэдэг. За гүлгээний утга дээр за хоримтлал гэдэг шууд кириллээр латинаар авчих хөрөм. За тэгээд цаашаа төвчлөрөөр дарахлаар танд энэ гэрээний одоо нөхцөл санал болгож байгаа. За та тэгээ гэрээтэйгээ маш сайн танилцж байгаад хэрвээ та зөвшөөрч байх юм бол зөвшөөрч байна гэсэн энэ төвчлөрийг сонгоод за тэгээд одоо энэ төвчлөрийг дараад одоо таны хоримтлал шууд үсээ явуулна гэсэн. За тэгээ сар болгон өөрийнхөө одоо яг арт ап хитвчнээсээ одоо орлого хийгээд байж болно. За юм байгаа. Маш ингийн нэр ингээд өөртөө тэтгэврийн хоримтлал дийлэх юм. Тийм нэг олон алхам байна. Энэ лайвыг үзэж байгаа хүмүүст бас нөгөө адтай шалгаруулах хэрэгтэй баа хоёлаа. Тэгэхээр миний зүгээс ийм нэг санагдаад сая бол ерөнхийдөө тэтгэврийн хоримтлалын талаар, хувийн тэтгэврийн сонгуулийн талаар айгүй ойлголттой болсон байх юмснаа сонсоод тэгэхээр яг энэ тэтгэврийн хоримтлал нийлэх ёстой гэж бодсон найзыгаа меншн хийгээд энэ лайвыг бас шеэр хийгээд тэгээд тэр дундаас нэг атдаг шалгаруулъя. Одоо энэ хамгийн энгийн л арга шүү дээ. Тэгээд харин надтай хоёлаа таны зүгээс өгөх юм байна. Саналаа гэдэг. Надад за тэгээ ер нь бол за нийт хэдэн үндэ? Хүнийг нь бас би бас шийдэх үү? Нэг хүнд юм уу те? За нэг хүнд гэвэл нэлээд том юу яачих вэ? Нэг хүнд гэдэг. За тэгээ нэг хүнд гээд юу яа?
10,000 арт coin үгийгээд урамшуул зарлж идэх үү? Нэг coin чинь болж гэнэ үү? За болж стат том билэг байна. 10,000 арт чинь баадаг тий. Тэгээд шууд цаашаа хадгалаад явал нэлээ бүрэгтэй болохоор тий. билэг байна шүү. За тэгвэл энэ лайвыг үзэж байгаа хүмүүс маань найзаагаа меншн хийгээд тэгээд тэр найз магадгүй тэтгэврийн хөрөнгөл манай дээр нээлгүүл бүр их сайн өөрснө. Тэгээд аздан болол 10,000 шиг арт coin бэлтгэхээр юм. Одоо шал оруулах шүү. За тэгээд дараагийн лайв болчихлоо. За окей. Дараагийн лайв хүртэл манайхан бас энэ дугаарыг үзэх баг. За тэгвэл меншн хийгээд шеэр хийгээд фоллоу түгээгээр гэж хүсье. Тэтгэврийн хөрөнгөлийн ач холбогдлын талаар тэтгэврийн хөрөнгөлийн ач холбогдлын талаар яаж танилцуулж өгсөн мэдээллүүд өгсөн сонирхолтой бас гоё санаануудыг бидэртээ хуваалцсан гадлуу зэрэгтэй маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд дараагийн цахим сургалт тэгээд өнөөдөр лайв хийсэн бүх үзэгчдээ бүгдээр нь маш их баярлалаа. За тэгээд та бүхэн бас энэ тэтгэврийн шинжилгээг дэмжиж байгаа бол манай тэтгэврийн шинжилэл pension reform гэдэг одоо групп байгаа. За тэгэхээр Facebook дээр тухайн групп дээр бас илсээд яг цаг тухай бүр дээр нь бас одоо бусадтайгаа бас мэдээлэл хуваалцах, мөн өөрсдөө санаа бодлыг хуваалцах. Мөн одоо жишээ нь миний зүгээс мөн одоо бидний зүгээс одоо гаргаж байгаа мэдээллүүдийг бас авах боломжтой. Мөн дээрэс нь парламент цэг эмэн дээр юм нээлттэй хилцүүлэг өрнөсөн байж байгаа. За улсын хурлын гишүүн одоо энэ учрлын санаачилсан хувийн тэтгэврийн сангийн хуулийн төслийн өдөө олон нийтээс бас санал авч байгаа. Тэгэхээр та бүхэн бас тухайн хуулийн төслээр санал өгөх сонирхолтой бол бас саналаа өгөх боломжтой байгаа шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр Facebook группт нэгдээрээ саналуудаа өгцгөөгөөрэй. Тэгээд энэ лайвыг бас цааш шеэр хийгээрэй гэж хүсье. Тэгээд бүгдэнд нь лайв үзсанд баярлалаа. Тэгээд дараагийн лайваар уулзцгаая. Баяртай.